Хэрхэн дуудлага авах вэ? Жолоочтой UBCab Driver аппликейшны гол байрлал эхлэх товчлуур дээр даран өөрийн тээврийн хэрэгцээг сонгон аппликейшнийг амжилттай идэвхжүүлнэ. Аппликейшнийг амжилттай идэвхжүүлснийхаа дараа баруун дээд байрлах товчлуур дээр даран өөрийн үзүүлдэг үйлчлэгийг сонгон идэвхжүүлнэ. UBCab-ийн суурь үйлчлэгээ, такси, шуурхай өргөлт, дуудлагын жолооч байдаг бөгөөд хэрвээ жолоочтой нэмэлт үйлчлэгээ нэмүүлэхийг хүсэх юм бол дачин цолны болцол хангасныхаа дараа UBCab-ийн төв офс төр хурж ирж сургалтанд хамрагдах шаардлагатай. Жолоочтой үйлчлэгийг идэвхжүүлсний дараа хэрэглэгчийн засан дуудлага таны аппликейшны дийлгэсэн дээр мэдээлэл болж орж ирэх бөгөөд жолоочтой дуудлага авах боломжгүй тохиолдолд орхих товчлуур дээр тарна. Хэрэг дуудлагыг авахыг хүсвэл дийлгэсэн дээр дарж дуудлагыг амжилттай авах юм. Дуудлага авсан тохиолдолд үйлчлэгийг заавал үзүүлэх шаардлагатай. Дуудлага авснаас хойш эхний 5 минутын үнэгүй хүлээлгийн тариф эхлэх бөгөөд 5 минутаас хойш 1 минут бүр төлбөртэй хүлээлгийн горимлуу шилжих юм. Хэрэг жолоочтой хэрэглэгчээс тодруулж асуух зүйл гарсан тохиолдолд баруун доод байрлах залгах болон зурус бичих гэсэн хоёр товчлуур дээр дарж хэрэглэгчтэй холбогдох боломжтой. Хэрэглэгчийн дуудсан цэг жолооч таны аппликейшны дийлгэсэн дээр улаан цэгээр харагдах бөгөөд жолоочтой тухайн цэг рүү очих юм. Хэрэглэгчийн дуудсан цэг дээр очисныхоо дараа доор байрлах ирлээ товчлуур дарж хэрэглэгчид ирсэн мэдээллийг заавал өгнө. Хэрэг хэрэглэгч жолооч таны машинд орж ирээ суусан тохиолдолд доор байрлах аялал хэлбэлэх гэсэн товчлуурыг дарж хэрэглэгчээс дөрвөн оронтой баталгаажуулах код заавал асууж оруулах юм. Хэрэглэгчийн өгсөн дөрвөн оронтой код зөв тохиолдолд таны аялал амжилттай эхлэх бөгөөд таны утас тоолуурыг гүйцэтгэх. Аяллаа дундуур жолоочтой утсаар оролцохгүй, утсаар ярихгүй байхыг анхаарна. Хэрэв аяллаа дундуур хэрэглэж жолооч таныг хүлээлгэсэн тохиолдолд жолоочтой хүлээлэг гэсэн товчлуурыг дарж идэвхжүүлэх юм. Хүлээлгийн дундуур жолооч хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хүлээлэг автоматар унтарна. Аялал эхлснээс хойш 2 минутын дараа давхар товчлуур идэвхжих бөгөөд жолооч та давхар товчлуурыг одоогийн байгааг хэрэглэгччин буух төгссөн тохиолдолд давхар товчлуурыг асааж тухайн явж байгаа байртаасаа нэмэлт дуудлага авах боломжтой. Аялал дууссан тохиолдолд жолоочтой доор байрлах аялал дуусгах гэсэн товчлуурыг баруун дэш нь тулталнаг үлгэж аяллыг дуусгана. Аялал дуусны дараа тоолуур болон тооцоо гарч ирэх бөгөөд тухайн тооцоо хэрэглэж аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой, эсвэл тухайн төлбөрийг жолоочид бэлнээр өгөх боломжтой. Хэрэг бэлнээр өгсөн тохиолдолд жолооч бэлнээр төлсөн товчлуурыг дарж аяллыг дуусгах нь байна. Харин хэрэглэгч интернет банк буюу аппликейшн ашиглаж төлсөн тохиолдолд аялал автоматар дуусгах нь байна. Аялал дуусны дараа амжилттай төлөгдлөө гэсэн мэдээлэл жолоочд ирэх бөгөөд аялал дуусч байгаа юм. Үүний дараа жолоочтой доор байрлах дараачийн дуудлага авах гэсэн товчлуур дээр дарж дараагийн хэрэглэгчийг авах юм. Хэрэг жолоочтой аппликейшнтэй холбоотой бусад зааврыг үүсгэхийг хүсвэл зүүн дээд байрлах товчлуур дээр дарж орон доор байрлах бусад гэсэн зэс рүү ороод тусламж болон аппликейшны танилцуулга гэсэн нэмэлт заавруудыг үзэж мэдээллийг авах боломжтой.